Бид баялаг бүтээгчид. Бид Өмнө Говь аймагта баялаг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнө Говь аймагтаа баялагийг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнө Говь аймагтаа баялагийг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнө Говь аймагтаа баялагийг бүтээж байна. Масыг амтлагаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөр 21 аймагаас үзэгч та бүхэнд хүрч байгаа бол өнөөдрийн дугаар Уулуурхаан Үлгийн нутаг Өмнө Говь аймагаас үргэлжлэж байгаараа онцлог юм а. Өмнө Говь аймгийн хэмжээнд цэвэр ус үйлдвэрлэдэг 3 аж ахуйн нэгж байдаг. Тэдний дундаас Говийн 3 уул компани үнэт ус цэвэр усны үйлдвэрийг сонгож нэвтрүүлгээ бэлтгэлээ. Говьд ус хэмээх зүйл ямар их үн цэнтэй байдгийг илтгэсэн үнэт ус компани үйл ажиллагаатай үзэгч та бүхнийгээ танилцуулъя. Масыг амтлагаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр Өмнө Говь аймагаас үргэлжлэн хүрч байна. Бид яг одоо Өмнө Говь аймгийн Говийн 3 уул компани за үнэт ус цэвэр усны үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлдэг газар ирсэн байна. Ингээ үзэгч та бүхнийгээ Өмнө Говь аймгийн баялаг бүтээгчтэй оролцуулъя. Үнэт ус цэвэр усны үйлдвэр нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа Өмнө Говь аймагта явуулж байгаа юм. Өмнө Говь аймгийн 14 сумдруу болон Оюут толгой, Таван толгой гэсэн томоохон Уулуурхаан компаниудад цэвэр усаа нийлүүлдэг байна. Үнэт ус цэвэр усны үйлдвэрийн хувьд цэвэр усаа Говь 3 сайхан уулын гүний хутгаас авдаг. Мөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа тогтмол аймгийн мэргэжлийн хяналтын газарт шинжилүүлж цэвэр усыг 6-аас 7 төрлийн шүүлтвэрээр шүүж хэрэглэгчдэд хүргэж байна. Манай Говийн 3 компани бол цэвэр усны үйл ажиллагаа явуулаад 2012 оноос хойш одоо 3 жил үйл ажиллагаа явуулж байгаа. За манай компанид одоогоор дундчаар 25 ажилладаг. Бид бол усаа бол ойлгоо компани ССН контракт нийлүүлдэг. Аймгийнхаа үйлдвэр борлуулалт хийдэг. Дээрээс нь манай аймаг бол одоо борлуулалтын хувьд зах зээлийн хувьд бол цэвэр усны бизнес байгаа. Яг гэвэл Уулуурхаан компаниудад ерөнхийдөө голшин нийлүүлдэг. Усыгаа бас хэмнээрээ ийм үнэтэй юмыг хэрэгж байгаа шүү хамаагүй асгаж болохгүй шүү. Сайхан зөв зохистой хэрэглээ байгаасаа гэсэн үгэн дээрээс нь ус ирээдүйд үнд өв болноо. Усгүйгээр хүн амьдарч чадахгүй адилхан тийм ээ. Хамгийн нэгдүгээр номерын эрдэнэ бол ус юм шүү. Энэ бол хүний амьдралд бол хэрэгцээтэй хамгийн нэг номерын асуудал. Яг нь цаашаа бол бид нар бор зүрхээрээ одоо яг цаашаа үйлдвэрээ нэгэнд барьсан цаашаа үйл ажиллагаа явуулахад бол бидний хувийн зүгээс үйлдвэрийн одоо дотоод нөөц бололцоогоо яг хангаж энд эндээс ямар ч дэмжлэг цаашаа бол авах л дээ. Тэгээд цаашаа яг л нэг бор зүрхээрээ хаашаа холбогдох уу, Уулуурхаан компанид холбогдох уу, орон нутгатаа яаж борлуулах уу энэ асуудлаа бол өөрсдийнхөө маркетинг энэ менежментээр л явж одоо өдрийг хүрж байна. Цэвэр усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд хамгийн чухал зүйл нь цэвэр усны сав болох бэлтгэц хуруу шил байдаг байна. Үнэт ус компанийн хувьд цэвэр усны сав болох бэлтгэц хуруу шилээ бүгд найрамдах хятадд улсаас болон дотоодосоо авч байгаа юм а. Одоогийн байдлаар 3 төрлийн савлгатай цэвэр усыг үйлдвэрлэж аймаг орон нутгийнхаа хэрэглэгчдэд хүргэж байгаа юм а. Цаашлаад Эрдэс тусыг үйлдвэрлэн орон нутаг болоод Улаанбаатарт нийлүүлэх үндсэн түүхийд болох хуванцар бэлтгэлээр нь оруулж ирэн өөрсдийн хуванцар саваа үйлдвэрлэх мөн хаягдал түүхийдээ боловсруулах үйлдвэртэй болох зэрэг төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гадаадын зах зээлийг ер нь хэр их сонирхож байна. Бас дотооддоо одоо аймаг орон нутгийн хангаа болоод энэ сумдрууга өгөөд болоод байна юм. Бас Улаанбаатар хот руу усаа нийлүүлэхээс гэж бас бодож байгаа. За бо магадгүй бас хэтийн төлөвтөө гадаадын зах зээлийг бас сонирхож байгаа. Тэгээд бид эхний ээлжинд бол Улаанбаатар хотоо бас бүтээгдэхүүнээ нийлүүлээд дөрвөлжлээс эхлүүлээд бас хэд хэдэн газруудаар бас эхэлж туршилтын шатанд явж байгаа. Бид нөө тэгээд манайх болохоор усны чанар нэлээд сайн учраас бид нар одоо цэвэр ус үйлдвэрлэж байгаа л да. Одоо энэ жилээс бид нар эрдэс тус үйлдвэрлэх тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Яг бол бид нар шүүлтүүрүүдийн авсраа зоолсон. Одоо бид нар дамжлага байна. Сав боглоо болоо шийдэл одоо эрдэс тусаа үйлдвэрлэх. Тэгэхээр говийн энэ эрдэстэй энэ үнэтэй усыг бас таниулах тийм ээ. Орон нутагт бас хэрэглэх энэ Улаанбаатар хот руу ямар ч байсан одоо Монголын хамаг ихэнх хүн ч одоо Улаанбаатар хотод оршин сууж ш. Тийм учраас бидний том зах зээл Монголдо бол
Улаанбаатар байхгүй тийм. Тэгэхээр Дөнгөж сая тэгэхээр ус маань одоо хэрхэн цэвэршүүлэгдэж цэвэр ус олж байгааг харлаа. Одоо тэгэхээр одоо савлгааны хувьд одоо сан маань хэрхэн бүтдэг вэ? за манай үйлдвэр бол ингэ. Эхлээд энэ саваа ийм бэлдэс 3 шилээр ирдэг. Энийг бид нар бол Улаанбаатар хот болон хятадаас авдаг тийм. Тэгээд энийг бол энэ дээр энэ тоног төхөөрөмж нь автомат авахгүй. Хүн аюулгүй байдал талаасаа бас ингээд хийгээ явчихна. Машин өөрөө үлээгээд тэгээд сав руугаа унагчдаг. Ингээд саваа тусаад байж хад болоо. Энэ ингээд саваа үлээгээд дуусаад энэ сав маань болохоор зөв бас нэг жоохон ингээ амардаг хэдэн цаг амраад дотор хүнэр одоо янз янзын байвал авагдаад тэгээд компрессор бол угаасаа хүнсний зориулалттай компрессор байх хэрэгтэй. Яг л тосон компрессор байх юм бол тос үнэрцдэг савнаас. Тийм учраас тэрнийг хүнсний зориулалттай бас зориултын компрессор байх хэрэгтэй. Тэгээд саваа үлдээд дуусаад дараа нь бол шууд сав болоод энэ хойно харагдж байгаа энэ дамжлаг руу ороод манайх болохоор ерөнхийдөө хагас автоматжуулсан хүний гар баг орох ийм тоног хөрөмжүүдтэй дамжлагаар шууд яваад эхлээд саваа ихэнд сав нь олдтой зэрэг шууд машин руугаа ороод өөрөө татаж авч яваад урсгал шугам руу ороод угаагаад усаа савлаад таглаад гаргаад ирнэ. Тэгээд дараа нь бол хаяг шошгоны машин руу орно. Хаяг шошгоны машин бол өөрөө ингээд хаяга автоматар хийгээ явчихна. Дараа нь бол хаягаа хийсэн хаягаа бас нэг ууранд оруулж бас ингээ бариулдаг. Тэгэхээр баригч машин руу ороод тэгээд цаашаа бол пакетлэгч машин руу орно. Дахиад дамжлагаар явна ерөөсөө. Тэгээд дамжлагаар яваа пакетлэг машин руу ороод тэндээ пакетлэгдээд тэгээд бас нэг пакетлсэн гялгар нь бас хумигдаад хумх машинд ороод тэгээд манай улсад цэвэр усны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгжүүд байдаг. Манай улс нь усны нөөц багтаа орны тоонд ордог. Монгол усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын ус эзэлж байна. Үлдсэн цөөн хувийг газрын гүний ус эзэлж байгаамаа. Монгол улсын савлсан цэвэр усны дотоодын үйлдвэрлэл 2008 оноос 2 дахин өсч 35.9 мянган тоннд хүрсэн бол импортын хэмжээ 4.3 мянган тонноос 2.4 мянган тонн болж 2 дахин буурсан байна. Сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа цэвэр усны үйлдвэрлэл дулааны уйлдралт буюу 5-аас 9-р сард хамгийн оргил цэгтээ хүрдэг байна. Мөн Монгол улсын нэг иргэнд жилийн турш 13.1 литр савлсан цэвэр ус ноогддог бол нэг хүнд ноогдох савлсан цэвэр усны хэрэглээгээр Итали улс тэргүүлж байгаамаа. Итали улсын нэг иргэн жилд 177 литр савлсан цэвэр ус хэрэглэдэг бол Америк нэгдсэн улсын нэг иргэнд 90 литр ноогддог байна. Түүнчлэн дэлхийн савлсан цэвэр усны үйлдвэрлэл жилд 232.1 тэрбум литр байгаамаа. Одоо үйлдвэрлэл эрхлээд ингээд бас тийм тодорхой хэмжээнд их орондоо баялагын бүтээгээ байж таны хувьд одоо сэтгэл чинь бас эмзэглсэн энэ нэг зүйлийг илүү өөрчлөөд бидэнд илүү одоо боломжийг олгочих юмар илүү их зүйл бас хийх боломж байна гэж бас бодож явдаг зүйл байдаг баг. За шинээр үйлдвэрлэл эхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эхэлж байгаа хүмүүст бол хамгийн анхны тулгардаг бэрхшээл бол ерөнхийдөө татварын асуудал байдаг. Бид нар дөнгөж байгуулагдаад байж хад нөөд тэгэл ингээд хүн амын орлогын татвар одоо ажлын цалин нийгмийн даатгалын хэлгээс эхлүүлээд одоо ашигын татвар гэж ингээд бүх татваруудыг төлдөг. Татварын дарамт жоохон их байдаг. Энэ Монголд бол ерөнхийдөө шинээр байгуулагдж байгаа үйлдвэрүүдээ одоо жишээлбэл 3 жилд нь нөөдөөс хөнгөлөн ч гэдэг юм уу. Ийм жоохон хөнгөлтүүдийг татварын хөнгөлтүүдийг хийж өгөөд бидэнд бас нэлээд бас хөл дээр босох нэг таатай нөхцөл бас төр засгийн зөвшөөс бас үүснэ. Дээрээс нь хөнгөлтэй зээлүүдийг яг эзэнд нь олгож яг энэ юм хийж байгаа хүмүүстэй үйлдвэрлэл хийж байгаа хүмүүс нь бас яг оновчтойгоор өгвөл одоо жишээлбэл Чингис Бондын мөнгө ороод ирлээ. Бид нар яаж хандхаа мэдэхгүй байж байгаа алдчихлаа тий. Бид нар халбаг чадаагүй. Манай аймгаас одоо холбогч хүн байд юм уу мэдэхгүй. Тийм учраас энэ хөнгөлтэй ийм сайхан нөхцөлтэй мөнгнөөс бид нар эргэлтийн өргөндөө зориулаад тодорхой цаашаа үйл ажиллагаа өргөхөд зориулаад ийм хөрөнгө мөнгө авбал нэлээд сайхан ийм боломж байдаг. Тэр нь бол цаанаасаа улсаасаа энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ бүр цогцоор нь үндснийхээ хэмжээний бодлогыг авч үзээд жишээлбэл одоо энэ хунцар савын бэлтгэлийн одоо үйлдвэрлэдэг ийм үйлдвэрийг Монгол байгуулчих болно шүү дээ, тийм үстэй. Энэ Монголд ч олон үйлдвэрүүд энэ хунцар саваар юм хийж байна. Том компаниуд байна. Энийн хэрэгцээ бол асар их байгаа. Тийм учраас энэ үйлдвэрийг бас байгуулах тийм ээ. Ингэх юм бол энэ бүтээгдэхүүний өөрийн үржил нь бас багасна. Тэгээд буцаагаад энэ хоёр дахь түвшин дээр юм хийдэг энэ хог аяллыг боловсруулдаг энэ үйлдвэрүүд бас нэлээд байгуулагдах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бол энэ манай одоо хям махан бүтээгдэхүүн хийдэг шүү дээ тийм ээ. Тэгээд зэрэг
фермерийн аж ахуйгаас нэхлээд дэмжих хэрэгтэй байхгүй. Фермерийн хийлээ гэхэд тэр нь одоо тариалан бүх хижээлийн ургамлын тариалангаас нэхлүүлэл бүх юмыг одоо фермерээр дамжуулаад тэгээ үйлдвэртэй өгөөд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүд нь хаягдлуудын бордоо болгоод тэрнээс нь цааш нь одоо тийм ээ хоёр дахь түгээд энэ ашиглаад бусаагаад юу бордоогоор нь газны үйлдвэр байгуулсан болно шүү дээ тийм ээ. Тэгээд энэ газаас нь хог гаргаж авч болж байгаа, эрчим хүч гаргаж авч ийм эргэлзсэн циклтэй бүх цогцоор нь юмыг шийдвэл маш үр дүнтэй болох байхаа. Тэгэхгүй бол ингээл тал талдаа нэг үйлдвэр эрхлэхэд бизнесүүд яваад идэг. Энд нь хоорондоо ингээ холбогдож өгөхгүй их зардал гардаг. Тийм учраас энэ буцаагаад өөрийн өндөр болдог ийм асуудлууд нэлээд байна. Бас том үйлдвэрүүдтэй бас эвэлтийн өрнөд зориулаад бас нэг араа нэг ахиухан зээлийг хөнгөлөлттэй зээлийг олгуул энэ үйлдвэрүүд маань бас нэлээд хөл дөрөө босох бас нэг үүд хаалга нэгдэх юмаа гэдгийг бид нар бас одоо би бол одоо 3 жил ажиллажлаа. Энэ хугацаанд бол үнэхээр мэдчихэв. Энэ бол хөнгөлөлттэй зээл бол үйлдвэрлэгчдэд бол үнэхээр хэрэгтэй зүйл байгаа тийм. Одоо бол энд бол хамраг чадаагүй л байна л да манайх хамрагтай хүсэж байгаа. Хамраг чадаагүй байгаа. Яг л өөрийнхөө урд хармаагаа аваад ингээл явж байгаа. Цэвэр усны үйлдвэрлэл нь өөрөө өндөр технологи тоног төхөөрөмж хүчээр үйлдвэрлэл явагддаг. Өнөөдөр цэвэр усны үйлдвэрийн хувьд хамгийн чухал зүйл нь борлуулалт байгааг манай төслийн багийнхан хэлж байлаа. Борлуулалт сайн байвал өрсөлдөх чадвар нэмэгдэж, үйлдвэрийнхээ бүрэн хүчин чадвар ажиллан аймаг орон нутгаа болон нийслэл хотод борлуулалтаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Масагантгаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийн дэмжин төсөл Өмнөгов аймгийн говийн 3 уул компани өнөөдөр цэвэр усны үйлдвэр дээрээс хүрлээ. Монголын минь баялаг бүтээгчид улам олуулаа болох болтугай гэсэн сайхан үгээр нэвтрүүлгээ өндөрлөе. Масагантгаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийн дэмжин төсөл хөтөлбөр үзэгч та бүхэнд 21 аймгаас үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийн дугаарыг бид Өмнөгов аймгийн үнэт тус цэвэр усны үйлдвэрлэл дээрээс үргэлжлэн хүргэлээ. За эдний компанийн хувьд бол өдөрт 5 тонн цэвэр усыг үйлдвэрлэх хүчин чадалтай юм а. Тэгэхээр дараагийн дугаараар иргэн уулзлаа тэр баярлалаа. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнөгов аймагта баялаг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнөгов аймагтаа баялагийг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнөгов аймагта баялагийг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнөгов аймагтаа баялагийг бүтээж байна.